Манай багийн нэр бол Arvesta баг байгаа. Манай багийн ахлагчийн тунгалаг эмзэн 302 дугаар ангийн оюутан. За улаана буюу би бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр. Тэгээд эмзэн 305 дугаар ангийн оюутан их шиглэн бүтээгдэхүүний дизайнерыг хариуцсан байгаа. За эмзэн 304 дугаар ангийн оюутан. За инхчин эмзэн 306 дугаар ангийн оюутан. За санхүү болон маркетингийг хариуцж явж байгаа. Юк. Arvesta бүтээгдэхүүн маань Монголын байгалийн гаралтай 3 орчиг нэгтгэсэн юм өвөрмөц шоколад байгаа. За тэгээд энэ эрүүл мэндийг болон одоо чанарыг за тэгээд аюулгүй байдлыг нэгэн зэрэг дэмжих юм эрүүл мэндийн амттан гэж явж байгаа. Нийгэм тулгарч байгаа хэд хэдэн асуудал дээр түшиглээд бид одоо энэ бүтээгдэхүүнээ гаргахаар болсон. За хамгийн нэгдүгээр гэх юм бол Монголын шоколадын зах зээл импортын шоколад 90%-ийг нь эзэлж байгаа бол эрүүл дотоодын сонголт ердөө 10%-ийг нь эзэлж байгаа. Түүнээс гадна Монгол улс жилд 42.2 сая $, одоо гадаадын импортын шоколаданд зарцуулдаг. Харин 61800 $, экспортод гаргаснаас одоо олдог гэсэн юм судалгаа байдаг. За тэрнээс гадна чихрийн шижин бол одоо дэлхийд ер нь бол юм аюултай өвчнүүдийн тоонд орж байгаа. За тэгээд дэлхийн статистик судалгаагаар үзэх юм бол 2024 оны байдлаар 537 сая хүн чихрийн шижингээр өвдсөн бол 2040 онд энэ тоон 784 сая болж өснө гэсэн юм судалгаа байгаа. За Монгол улсад бол 8.4% буюу 220 мянган хүн чихрийн шижин өвчтэй. За тэгээд энэ сүүлийн 5 жилд 31%-аар өссөн гэсэн юм үзүүлэлт байж байгаа. За шийдэл дээр гэх юм бол манай функционал шоколад маань импортын шоколаднаас юугаараа ялгаатай юм гэхээр импортын шоколад нь 55% сахар агуулдаг бол манай 50%-ийг 10 олон самар эзэлж байгаа гэдгээрээ эрүүл мэндийн гэдэг тодтоглоо авч байгаа. За тэгээд шарт тос бол 33%-ийг нь эзэлж байгаа гэх мэт. За импортын шоколадтай үн олон сахарын агуулмжаа харьцуулсан байна. Үүний хувьд манайх импортын шоколаднаас 18%-аар бага. За сахарын агуулмжаараа бол 35%-аар бага юм бүтээгдэхүүн гаргасан байгаа. За манай зах зээлийн нийт боломж гэх юм бол бодит борлуулалтаараа бид нар эхний жилдээ 15 мянган хайрцаг одоо шоколад гаргаад тэрийг нэг жилд нэг хүн нэг л удаа авах юм бол нийтдээ 130.5 сая төгрөг олох боломжтой гэж үзэж байгаа. Зорилттой зах зээл буюу одоо эрүүл мэндэд анхаардаг функционал шоколад хэрэглэх ийм хүсэл зорилготой тийм хүмүүс нь 400 мянга байгаа гэж үзээд энэ хүмүүст хүрч чадах юм бол 3.4 тэрбумыг олох боломжтой гэж үзэж байгаа. За нийт боломж буюу Монгол улсад нийт 2.5 мянган хүн шоколад идэх боломжтой гэд энэ хүмүүс маань нэг жилд бидний бүтээгдэхүүнээс яг нэг л удаа авахад 125 тэрбумын одоо орлого олох боломжтой гэж тооцсон. За манайх бол борлуулалтаа юугаараа хийх вэ гэхлээр шууд борлуулалт юм. Энэ бол сошиал медиа болон онлайн захиалгаар борлуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. За бөөний худалдаа буюу дэлгүүр, кофе шоп, супермаркет. За тэгээд онсын салбаруудаар бас бөөний үнээр бараагаа бэлтэн. За subscription буюу сар бүр одоо бид эрүүл мэндийн багц гэж гаргаад тэрийг сарын тодорхой нэг өдөр одоо захиалга өгсөн газарт нь хүргэж өгөх юм. За Arvesta Classic болон Arvesta Junior гэж хоёр хэлбэр байгаа. Одоо түрүүний энэ том хайрцагтай нь болохоор Arvesta Classic, дээд хэрэгт нь болохоор Arvesta Junior. За Arvesta Classic маань 8700 төгрөгөөр борлуулагдана. Arvesta Junior маань 3750 төгрөгөөр борлуулагдана. Энийг нэг бодит борлуулалтаараа үзэх юм бол бидэд нэг жилд 205 сая 500 мянган төгрөгийг олох боломжтой. Үүнээс цэвэр ашиг нь 61 сая 650 мянга байна гэж тооцоолж байгаа. За манай санхүү жилтийн тооцоо бол энэ тарагдаж байна. Нийт санхүү жилтэй бол 10 сая гэж тооцож байгаа. За манай Arvesta бүтээгдэхүүн маань эхний сартаа туршилтын бүтээгдэхүүнээ борлуулж эхлээд дараагийн 3 сард нь маркетинг борлуулалт зэрэг одоо хүмүүст өөрсдийнхөө брендийг танилцуулах юм ажлуудыг явуулаад дараагийн 6 сард нь цэгтэй болох юм төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд цэгтэй болохоор одоо бид хэдийн ачаал мэдээж нэмэгдэнэ. За тэгэнгүүт тэр утгаараа бид нар нийгмийн хариуцлагын хүрээнд хүчлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр гаргаж өгөх юм маш их хүсэлтэй байгаа.
За тэгээд цаашлаад бидний төлөвлөсөн ажлууд гэх юм бол Arvesta Premium багц, Special багц. За тэгээд Sports Stack Board гэх мэт зүйлсийг гаргана. Тэрнээс гадна бол манайх юм орж байгаа найрлагуудаараа дүр бүхтэйгээд тэгээд дүр хөгжүүлэлтэд давхар хийгээд явна. Тэгэхээр одоо бага насны хүүхдүүдийн одоо бага наснд нь дурсамжийн үлдэж чадах юм Arvesta comic зураг хийхийг бас хүсэж байгаа. За тэгээд мэдээж бидний хамгийн том зорилго гэх юм бол үйлдвэртэй болох. Тэгээд Монгол улсыг төлөөлж чадах тийм хэмжээний үйлдвэртэй болсныхоо дараа экспортын бүтээгдэхүүнээ гаргах гэсэн тийм зорилго тийм байгаа. Манай Arvesta бүтээгдэхүүн байна. Монгол улстай ингээд ээлтэйчиг, гэрүүлчиг бүтээгдэхүүн байх болно гэдэгт итгэлтэй байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Нэвтрүүлгийн ивенттэгч Монос эмийн үйлдвэр. Нэвтрүүлгийн ивенттэгч Монос хязгаарлагдмал хувьцаат компани. Нэвтрүүлгийн ивенттэгч Монос Imbex. Нэвтрүүлгийн ивенттэгч Green Gate International. За баярлалаа. За шоколад нь бол маш сонирхолтой хамттай байна. Сайн ямсаа үзэж байхад Дубай шоколадтай амар төстэй хамтагдлаа л да. Нэг самартай болохоор тий. Тэгэхээр одоо нэг Монгол шоколад гэх юм уу да. За одоо саний нэг зардлын задаргалгаа буцаа арчаач. За би нэг хэд хэдэн асуултууд байна. За юуны түрүүнд Arvesta гэж яг юу гэсэн үг вэ? Нэр нь хаанаас гарч ирсэн? Ямар утгатай үг вэ? Arvesta гэдэг нь нөгөө нэг Arve гэдэг үгийг уламжлалаар нь аваад тэгээд брэнд нейм болохын тулд арай илүү 10 гэдэг үгэн дээр зүгээр Esta гэдэг үг нэмсэн юм шүү дээ тий. За өртөг нь яг яаж гарч ийн? Та нар чинь сая 8500-аар борлуулчих 5200-аар өртгөө гаргаж байгаа шүү дээ тий. Яг энэ өртөгний задаргаа яг юу вэ? Энэ болохоор нөгөө нэг яаж энэ дүн гарсан бэ гэхээр одоо орж байгаа орц найрлагууд байгаа шүү дээ. 13 шар тос самар. За тэгээд зүгийн бал самар. Энэ эдийг нөгөө нэг 25 ширхгийг хийхэд тэдэн грамм гэж үзээд тэгээд тэр нь гаргаж байгаа. Энэ бол шууд зүгээр юу юм шүү дээ. Бүртүүх хийдэм юм шүү дээ. Үгүй. Тэгээд дээрээс нь бид хэд нөгөө нэг юу 30-40% орлогынхоо зүйлсийг тэгээд урсгал зардал тэрийг нэмээд гарч байгаа. Өөртөөхөө үйл ажиллагааны зарлыг нэмсэн байна тий. Зөв. За окей. За одоо та нар энэ дээр чинь нэг 10 сая төгрөгийн санхүүжилт хүсэж байгаа тийм тий. Тэнгүүтээ энэ 10 сая чинь яг яаж буцаад бүтээгдэхүүн лөө болох вэ? Та дөрөв одоо зүгээр л яг яагаад юм? 100 хил шоколад, 100 хил самар, 100 хил зүгийн бол авчаад нэг ширээ төрж суугаад гараараа хийгээ сууцгаагаад байх юм уу? Эсвэл одоо энийг яг яаж үйлдвэрийн төвшин томсгох бодолтой байгаад байна? Эхний удаадаа болохоор бид нэр handmade маягаар одоо хийн гэсэн үг. Ерөнхийдөө бол бид нарт одоо цех байхгүй байгаа болохоор өөрсдөө ерөнхийдөө бол бүтээгдэхүүнээ хийгээд явна гэсэн үг. Тийм. Тэгээ эхний удаа манай энэ гарч байгаа тооцоолол байгаа ч гэсэндээ бид нар санхүүжилт аваад ирвэл илүү одоо нөгөө нэг түүхийн эдээ малчид болно. Одоо нэг үр тариа юуж байгаа боловсруулж байгаа хүмүүстэйгээ ойртоод ирэнгүүт манай одоо үнийн дүн ерөнхийдөө бол багасаад ирэх боломжтой гэсэн үг бас. Та нар дундаас одоо өөртөө яг ингээд одоо юу гэдэм бэ? Шоколадны мэрэгжилтэн гэсэн хүн байгаа юу? Эсвэл одоо яг хоол зөв ч юм уу одоо хоолны шинжилгээ ухааны талаас мэддэг хүн байгаа юу? Сонирхдаг байгаа юу те? Одоо ингээд дэлгүрт байдаг шоколад ч одоо ингээд дөрвөн өөр янзын шоколад гэж байдаг те. Type 1, Type 3, Type 4 гэж байдаг. Тэнгүүтээ одоо чин Type 4-ийн шоколадыг авахын тулд эхлээд хайлалчаад яг 34 градус дээр барьж байгаа. Тэнгүүтээ ахиж шоколад нэмээ. Тэгээд яг шоколад чинь гаранд хүрэхээр хайлахгүй байгаад идэг. Тэгээ ингээ өнгөн гялцдаг шоколад идэв чинь. Тэрийг яг гаргах мэдлэг байна уу, туршлага байна уу, бодол байна уу? Эсвэл одоо тэгвэл энэ шоколад яг хүрээ үзэж байгаа гаранд амар амархан хайлч л байна л да. Тэгэхээр энийг та нар одоо дэлгүүрийн хэмжээтэй яаж хадгалах уу? Тасалгааны температур яах уу? Тиймэр дөхөн одоо урт хугацааны стратеги зорилго юу вэ? Ерөнхийдөө бол энийг цаашдаа илүү их бөөнөрөө судлаад ингээд явах зорилготой бол байгаа. Одоохондоо бол зүгээр бодолтой байгаа. Тэгээ бодлоо хэрэгжүүлээд бид нар чинь оюутнууд учраас яг өөртөөгөө хэмжээнд гаргасан байгаа. Цаашлаад харин энийгээ бүр үргэлжлүүлээд судлаад тал талын судалгаагаа маш илүү дэлгэрүүлж явж байгаад бүр илүү гоё болох төлөвлөгөөтэй байгаа. За баярлалаа. Маш гоё амттай шоколадаар дайлсанд баярлалаа. За тэгээд хадгалалтынх нь хугацаа ер нь хэрвээ хэдэн хэр хугацаатай байгаа вэ? Яг одоо өрсөлдөгч нарын чинь хадгалалтын хугацаа дунджаар хэд байсан? Тэр талаар судалгаа хийсэн үү? Тэр бол нөгөө 2 жил байсан. За бид хэдийнх бол 6 сар байгаа. Та хэдийнх бол арай богино том баг. Арай богино том баг. Ямар ч өөрчлөгч бодис хадгалагч
тийм хуцаа урсгаж ашиглаагүй болох дээр зүгээр шар тос зүгийн бол дээрээ ингээд үнслээд 3-6 сар. Энийг бас бид хэд нөгөө даваа талаа болгож ашиглаж болно гэж бодож байна. Аха тийм байна те. Ер нь бол маш богино хугацаанд хэрэгэлдэг органик гэж бас нэг мессеж өгчлөн те. Тэгээд 10% дээр нь өрсөлдөгч байгаа гэд гол өрсөлдөгч нар чинь яг одоо танахтай адилхан ийм орц найрлагатай өрсөлдөгч байсан уу? Байсан уу те? Байсан. Ер нь бол 2 өрсөлдөгч байсан. Тэгээд тэр 2 өрсөлдөгчөө хараад тэгээд ер нь бол манайх яг юугаараа илүү тэр эдийг даван туулах вэ гэвэл мэдээж яг монгол чанараа агуулад яг нэгэн рүү чатчиж үзсэн гэхгүй юу? Танай бүтээгдэхүүн байгаа юу гэдгийгсэн чинь гадаадын импортоос какао авдаг байсан. Тэгээд бид болохоор ер нь бол монгол чанараа илүү хадгалаад тэгээд нөгөө нэг илүү дэлгэрүүлэхүүднээс одоо хүүхдүүдийг татдаг инфлюенсерүүд юм уу? Тэгээд одоо тий орчин үеийн залуусыг татдаг инфлюенсерүүдийг ер нь ашиглаж бүр илүү дэлгэрүүлж авъя гэж бодсон. Аха тэгээд нөгөө орц найрлагыг харсан л да. Одоо 10 гурил за зүгийн ба шар тос гээд тэнгуут нөгөө ялтчгүй бас нэг уламжлалт ангаах ухаан дэмжлэгийн зорилгоор хэрэгэлдэг түүхийд байх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр нөгөө уламжлалт ангаах ухааныхаа багш нараас ч юм уу энэ яг орц найрлагын дээрээ та одоо нөгөө харьцаа ч юм уу те тэр талаар зөвлөгөө авсан уу? Авсан уу те. За баярлалаа. Би ганцхан асуулт асуучих. Ямар ч тач амттай гоё шоколаданд баярлаа. Энэ 10 сая төгрөгөөр хэдэн ширхэг бүтээгдэхүүн магадгүй хэдэн килограмм бүтээгдэхүүн гарах вэ? Үгүй сая 250-аар 5200-аар хувааж батах гэдэг энэ зөв үү? 240 байна да. Сая 250-аар 5200 байна. Одоо 10 сая төгрөг өгөхөөр цаацаа одоо буур ингээд юундаа дурлаад нөгөө юмзууч биш шоколад хийдэг хүмүүс болоо явчих байдаг гэдэг бас тийш нь явуулчихгүй юмс ингээд сосбот тэгээд мөнгө өгөхийг зөөхгүй байх зүгээр нэг ийм асуулт байна л да. Би зүгээр харж байгаа нууд нь шүү дээ. Бусад бүтээгдэхүүнүүдээс юм уу эсвэл одоо таад яг гоё юм эмзүүчийн одоо мэрэгчлэр сурж байгаа энэ сургалтын агуулгах хөтөлбөртөө уялдаад яг энэ бүтээгдэхүүн чинь энэгээрээ онцлог. Одоо Coca-Cola, Pepsi гэж эмзүүчнэр зохиосон шүү дээ. Ер нь бол тийм ээ мэдэн те. Тэгэхээр одоо магадгүй одоо гайхамшигтай гожиглаад таад маань бас зохиож байгаа ч юм л бөө мэд шүү дээ. Тэгээ таадаас гарна шүү дээ ер нь бол. Би бас шоколад хийдэг байсан. Хүүхэд байгаад какао гэдэг юм байдаг байсан. Таад мэдэхгүй байхдаа какаогоор шоколад хийдэг байсан. Одоо ч байгаа юу те. Манай үеийн мэднэ. Тэгээд яг хөөр юу вэ? Яг тийм өрнөцсөн байна уу? Яг бид нар энэ гिचэлтэйгээ уйлдаад, энэс олсон мэдлэгээр тулгуурлаад тэгээд ийм шоколадыг хийсэн бас нэг эмзүүчийн арга ухаан ороод гарсан юм шүү гэсэн тийм нэг юм байна уу? Онцлог. 10 гурил нь бол нөгөө голж орж иж явж байгаа. Тэнгүүд 10 гурилын дотроо бета-глюкан гэдэг одоо сахарын бүлэгтэй. Тэр сахарын бүлэг нь болохоор цусны одоо сахарын хэмжээг хэд ихсгээс хамгаалдаг. Одоо тэнгүүд манай зүгийн бал ороод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр зүгийн балчин бол одоо энергийн хэмжээг хэд ихсгэхийн тулд нөгөө нэг цусны сахарын хэмжээг хэд ихсгэн шүү дээ. Тэгэхээр энэ 10 гурил зүгийн бал хоёр нийлээд ирэхээр цусны одоо сахарын хэд өсөлтөөс сэргийлээд тэнгүүд инсулины дүжрэл гэдэг юмнаас хамгаалах юм боломжтой. Одоо урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа. 2 дугаар хэлбэрийн чихрийн шижигээс урьдчилан сэргийлэх боломж нь илүү нэмэгдэж байна. Шар тос маань бас нөгөө нэг хүний цөсний одоо ялгаралтыг бас дэмжих учраас өглөө өлөн дээрээ идэх боломжтой юм шоколад. Сайн байцгаана уу? За ер нь яг нөгөө сая яг асуусан тий өрсөлдөгч гээд судалгаагаа хийсэн үү гээд ер нь яг ийм 10-ата бүтээгдэхүүн дээр нилээд их сүүлийн үед ер нь одоо яг уламжлалт ангаах ухаан тренд болоод байгаа мó 10 тренд болоод байгаа мó гэдэг шиг тэр зах зээл рүү орж байгаа айгүй олон өрсөлдөгчнөр бол ер нь байгаа нэмэгдэж байгаа. Тэгээ манай дээр бас яг энэ амар өглөөний унд гээд та сонсч ирсэн үү тий 10 дээр үндэслээд гаргадаг өглөөний цай гаргадаг тийм стартап байдаг. Тэгээд тэд нар маань бас яг иймэрхүү шоколадтай амттангуудын хөгжүүлэлтийг хийж байгаа. Тэгэхээр таад маань бас цаашдаа илүү одоо яг нөгөө Баян
Шаркийн хэлсэн шиг яг ингээд нэг онцлогтой, яг нэг эмзүүчийн ухаанаас ургасан гэдэг шиг тийм юм бас гаргаж ирвэл илүү өрсөлдөхүйц болох бах. Тэгээд дээрэс нь бас нэг боломж нь юу вэ гэхээр та хэд хүсэх юм бол би амар тэр стартап компанитайгаа холбож өгч болно. Тэгээд нийлээд магадгүй дундаасаа бүтээгдэхүүн гаргаад тэр стартап маань өөрөө угаасаа борлуулалтын сувагтай зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргацсан тийм компани. Тэгэхээр магадгүй та хэдэд илүү амархан байх гэж бодож байна. Тэгээд яг тэр хэсгийгаа ингээд илүү гоё тодтогж гаргаж ирээд тий 10 нь өөрөө онцлогтой юу гэвэл одоо онцлогтой байха болцсон. Тэгэхээр одоо магадгүй тэрэнд орж байгаа өөр нэг юм орц найрлагыг та хэд маань сайн судалж агаад гаргаж ирээд тэгвэл илүү инновацлог болох юм болов уу гэж бодож байна. Тэгээд та хэд надтай холбогдвол би холбоод өгч болно. Баярлалаа. Нэг гликемийн индексийн энэ бас тодорхойлжвал их зүгээр юм байна. Хэрвээ үнэхээр энэ дээр одоо нөгөө магадгүй 1-ээс 50 ч юм уу те гликемийн индекс багтаа байх юм бол цэсэнд сахарын хэмжээг огцон нэгдүүлэхгүй энэ төр гэдээ байгаа шүү дээ. Тэгэхээр энийг та хэд маань туршилтаар аягүй сайн нотлоод өгч юм бол бас та хэд тагтал байна гэж харж байна. За баярлалаа. Миний зүгээс нэг зөвлөгөө өгье. Та хэд маань ерөнхийдөө нөгөө уламжлалт хангаах ухаан талаасаа найрлага дээрээ илүү нөгөө төвлөрөөд маркетинг хийх юм бол илүү давуу тал болно. Нөгөө тослог бүлээн гэдэг дээрээ те найрлагуудыг харахад тэрийг л уг нь нэлээд тодорхойлж гаргаж өгөх гэжсэн юм шиг байна. Тэгээд миний өгөх зөвлөгөө юу вэ гэхээр найрлагаач гэдэг юм уу ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүнийхээ оюуны өмчөөр баталгаажуулаад өмчлөө эрхийн тайд дээр өөрсдөө авчих юм бол зах зээл дээр гарсны дараа өрсөлдөгчдөр бас арай илүү давуу тал гарах болоо та хэд дээр гэж бодож байна. Ер нь бол яг та хэдэд ингээд 10 сая төгрөг санхүүжилт өгөөд өгөхөр ингээд тоонууд юмнууч аягүй түүхээ байна л да. Бид нар ч маш түүхээ байна. Тэгээд зорилгоч нь яг та хэд вэ штэ. Зүгээр ингээд шоколада хийгээд тэгэл орлогынхаа хэмжээгээр үйлдвэрлэл нь томроод тоо хэмжээ нэмэгдээл тэгээд их орлого орлуулна гэд хараад байгаа боловч яг бизнесийн загварчлалт ч бас бие бол энэ бол арай биш байхаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл харин эсэргээрээ бүтээгдэхүүн хөгжүүлэлт талдаа илүү сайн ажиллах юм бол сая тэр 900 мэдээ шарк хэлдэгсэн. Бүтээгдэхүүн чинь бүр онцгой бүтээгдэхүүн, онцгой жортой, найрлагатай. Тэгээд Монгол хүний оюун ухаан дээр тэгээд эмзүүчийн оюун ухаан дээр урган гарсан ийм онцлог сайхан бүтээгдэхүүн болгочих юм бол энийг бол хаанч үйлдвэрлэж болно. Ер нь бол зөндөө үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэгээд загвар байхгүй бол одоо ингээд хараад штэ. Одоо та дөрөв нэг компани гэж бодъё л да тийм ээ. 10 сая төгрөгөөр одоо би та зүгээр ингээд маа гэд хандуулж чаач байгаа юм шиг тэгсэн мөртлөө бас хамтраад бизнес юм байна шүү дээ. Бас ашиг олмоор байж байгаа хэдээс тий. Тэр нь айгүй тодорхойгүй тийм ээ. 10 сая төгрөгчөд бас хэдэн хувийн компанийн хувийг авах гэдэг буу мэд тий. Тэгэхээр 10 сая төгрөгөд бас та дөрөв бас тодруулмааргүй санагдаад тийм ээ. Яг л түүхээ байгаа учраас тэгээд ингээд нөө шийдвэр гаргаж чадахгүй байгаа шүү уучлаарай. Тэгээд та бүхэн ундаг байна шүү. Энэ 10 сая төгрөгийн зээл юм уу хөрөнгө оруулалт юм уу? Хөрөнгө оруулалт. Компани үүсгэн байгуулсан юм уу? Компани байгаа юм уу? Газ байгаач нэ. Тэгээд 10 сая төгрөгөөр хөрөнгө оруулалттай юуг нөх хэдэн үе нөх гэж байна. Та юу гэж төлөвлөж байгаа? За. Яг эднийх түүхэл айл да одоо 3 дугаар курсын байт нь те 3 дугаар курс гэхээр ч санхүү байхгүй дээрэс нь үйлдвэрлэлийн процесс мэдхгүй тэгээд тэр өнөө 10 сая төгрөгийн задрааг нарч хөөрхөн тоног төхөөрөмжүүдээс тавьсан байна. Гэхдээ яг хаад эн чин түрээсээ оруулаагүй байна, цалин ороогүй байна, тогтмол зардлаа оруулаагүй байна. Тэгээд татвараач оруулаагүй байх шиг байна. Тэгээд олон юмнууд байна уу энд бүр ингээд хусж байгаа 0-оос нэгтгэх хэрэгтэй юм шиг. Зүгээр та нарын гой санаа гэвэл санаа байна, бүтээгдэхүүн байна. Эний хэн анх санааг нь гаргаж ирсэн? Дөрвөлээ нэг юм. Тийм нэг л гаргасан байж таараа да гэдэг. Ярьж байгаасаа нэг хичүүл хичээл зад угсаа танд ирсэн нэг хийчихээ гэдэг нийлсэн. Зөв. Ерөнхийдөө дөгч байгаа нөгөө арга замчлал чинь амар зүг байгаа юу гэхээр нөгөө шоколадаар дамждаг ч одоо Монголд бол шоколадыг одоо нэг чихрийн зах зээл дээр нэгт явж байгаа шүү дээ хүмүүсийн одоо. Тэгээд дотоодын үйлдвэрлэл гэж нэг 2-3 хоо үйлдвэрлэл байдаг яг шоколадны зах зээл дээр.
Энийгээ зүгээр эрүүл мэндийн чиглэл рүү заавал одоо чихрийн шижин гэдэг яах вэ? Ерөнхийдөө импортоор орж ирж байгаа зөндөө чихрийн бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Одоо бужон, булон гэдэг те. Өөрчлөлт юу вэ? Ер нь нэлээд байгаа зүгээр сахар орлуулагчтай бүтээгдэхүүн төр гэдэг зүгээр яг чихрийн шижин гэхээр ч бас зах зээл нь амар хөвгдмөл болчихно л та. Зүгээр энийг эрүүл мэнд ингээд тавьчаад эрүүл мэндэд анхаардаг хүн турах гэж байгаа хүнд ч юм уу тэгээд энэ дээр жоохон уураг нэмчих юм бол бүр гоё фитнес шоколад болоод явчих юм шиг байна. Гэтэ энийхээ таад гоё калори болон уураг доторх нь орц найрлагын бүх юм гаргаад ирвэл сахарын орц найрлага гараад ирвэл бас бүр гоё бүтээгдэхүүн юм шиг. Түрүүн хандаа доктороос хэлжсэн. Хандаа захирал таадаг амар өглөөний цайтай уулзуулъя гэсэн те. Тэгээд тэдний бодлын зүйлээ тэгээд таад манаас би нөгөө отхон дээр нөгөө манай Монс хүнсийн гүйцэтгэх захирал байдаг. Одоо энэ экос усны гүйцэтгэх захиралтай таадаг бас уулзуулъя. Бид нэр тэр хүн яаж юу ч магадгүй яг мэдэхгүй байна. Нөвч гэж хэлж магадгүй, яач гэж хэлж магадгүй, эсвэл таадгүй сайхан зөвлөгөө өгөөч гэж ирж магадгүй. Тэгээд эцэн тэр уулзалтын дараа шийдвэр хэлье гэж бодож байгаа. Та ядаас өөр шууд эндээс хөрөнгө оруулах маргалж юм байхгүй юу? Зээлэр ч юм уу. Та нарыг юу бодож ийн гэдээсэн ш тэрөө. Тэр Монс хүнсээр очоод уулзсан гэдэг бол өөрөө 10 сар өмнөөс ч илүү том хөрөнгө оруулалт. Яагаад вэ гэхээр таад маань очоод үйлдвэрлэлийн процесс яаж явагдгийг тийм ээ? Үйлдвэрлэл технологийн процессыг яаж явагдгийг, ямар зардал өнгөтэй байдгийг, ямар олон шинж зүйлсүүд нөлөөлдгийг ингээд нэг системийнхаа амиг ойлгоод нүдээр үзээд бие бариад тэгэхээр таад би одоо ингэж байгаа юм чинь илүү юм болтой тоочн болтой болж эхэлнэ. Таад бас таад нэг юм бодож эхэлнэ. Энэ бүтээгдэхүүнээс гоё хөгжүүлээд барааны тэмдэг тав, патент тав, энийгээ хөгжүүл, жоохон уураг нэмчүүлэг болох гэж байна. Доторх одоо орц найрлага нь одоо калори, сахар, өөр юу гэдэг л нэг nutrition fact гэдэг нэг байдаг шүү дээ байгаа юу те. Тэрийг харж болох. Сая тэгтээ бас нэг 2 3 эзэцэн чи 2 эзэцэн чи баг хоол эзэцэн юм шиг болж шүү. Энэ нөгөө нэг демо завраа зөв би ярьж илчлэг П за самрал болдог юм. 408 калори чи нэг аяг хоолтой тэнцгүй шүү дээ бас. Уураг 8.3 байна. За өөхт бас 31. Чихэр 5 г гэдэг чинь Ласта колоны 3.1-ийг нууцтай л тэнцэх юм байна. За. Яг чихрийн шижингийн гэхэд бас жоохон хэлэхэд хэцүү юм байна. Тийм. Яг чихрийн шижинд болох нөгөө нэг урьдчилан сэргийлэх. Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх юм уу? эрсдэлний юм байгаа учраас энэс төрүүлээд урьдчилан сэргийлжүүл энэ тоог нэрээ багасгах боломжтой болов гэдэг үүднээс нь. Ер нь гэхдээ та нар чихрийн шижин ер нь оюутнууд мэднэ үстэй. Ер нь юу хөө чихэр дутагдсны өвчин үү, чихэр ихсний өвчин үү? Тэр нөгөө нэг чихрийг зөөдөг фермент дутагдсан юм. Тэгэхээр ер нь цаагаараа бол яг цусан дах сахар ихсээд байгаа болохоос ш үндсэн бие организм бол чихэр дутагдаад байгаа шүү дээ, тийм. Энд бол сэргийлнэ гэж. Тийм одоо нөгөө инсулины дүжиглээс олж чихрийн шижин бас нэлээд хүсдэг шүү дээ. Тий, бараг ирүүл. Яг тэгэхээр ч нөгөө чихрийн шижин одоо хүртэл өнөөдөр яг юунаас болж гарч байгааг шалтгааллахад хэцүү. Зэвтэр арга шоколадыг ингэж орлох бүтээгдэхүүн гэдэг ч юм уу тийм Монголд хэрэглээгээр орлоод эрүүл бүтээгдэхүүн гэх юм бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн бол амар арай гайгүй. Тэгтэл сахар багасгах хэрэгтэй. Амтны амар дэжгүй санагдчихээн. Тэгээд яг та нар ийм маркетинг жижигхэн сегмент руу орж ирсэн бас нэмэрсэн томоороо тий зөвхөн сахарын нэмэл зүгээр л гоё самартай ийм шоколад гаргачихвал яа тий. Саяны бол надад бол яг альтернатив хэлжсэн шүү дээ. Бой шоколадтай амар төстэй санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд та нар ингэж өөрийгөө нарийн тий сахарын чихрийн шижим ингэж ийснээс зүгээр л гоё сахарын нэмэл гоё иддэг юм болохгүй бол одоо та нар тий энийг зөвхөн имийн сангаар зарах юм уу зөвхөн сахартай хүмүүс маркетлах юм уу зүгээр л гоё хинч аваад идчих гамттан болгочвол надаа илүү том санагдаад байгаа байхгүй. Яг нөгөө талаас та нар ч бас имзэн сууршуулын оюутнууд болохоор жоохон ирүүл байх гэж хичээж байгаа байх л та. Гэхдээ надаа энэ дэр л гоё сахарын нэмээд гоё үнэхээр гоё чихэрлэг хамттай болгочлаа гэж идмээр санагдчих. Гэхдээ ирүүл гэдэг талаас миний хувьд ч бас за нэг жоохон чихэрлэг байсан бол ахиж ижмээр байна гэсэн сэтгэл төрж байгаа байхгүй юу. Нөгөө нэг түрүү AI хийсэн анимашн байсан шүү дээ. Тэрнийг сайн анзаарч чадсан бол нөгөө ээж нь 13 илүүтэй хийгээд төсөн ч хөөний идэхгүй гэж шууд хаждаг байхгүй юу.
Тэрнийгээ боловсруулаад ийм бүтээгдэхүүн болгосон. Тийм тэгээд ер нь бол 13 л идэж чаддаггүй хүүхдүүдэд зориулсан тийм бүтээгдэхүүн гэдгээр нь бас ирсэн баггүй. Эрүүл тэгээд мөн амттай гэдгээр ирсэн. Тийм тэгээд ер нь бол өглөө өдөр аль нь ер нь бол өглөө ч идэж болно өдөр ч идэж болно. Тэгээд өсөглөн мэдрэмжийг ер нь бас дарах чадвартай идэгтэй. Реклам болох юм шиг. Хандаа доктор юу гэсэн те амар гүйцэтгэл уулзуулах гэсэн би ятхан дэстэй уулзуулах гэсэн. Тэгээд тэрний дараа Нэвтрүүлгийн ивенттэгч Монос эмийн үйлдвэр. Нэвтрүүлгийн ивенттэгч Монос хязгаарлагдмал хувьцаат компани. Нэвтрүүлгийн ивенттэгч Монос Imbex. Нэвтрүүлгийн ивенттэгч Green Gate International. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За юуны өмнө Pharma Shark энэ төсөл хөтөлбөрт оролцсон Arista багийнханд баяр хүргэж та бүхэнд сертификатыг гардуулъя. Баярлалаа. Тэвэштэй. Унахаа. За тэгээд мөн манай Mons эмийн үйлдвэрийн гарын бэлгийг бас та бүхэндээ гартуулъя. Баярлалаа. За манай ивент тэтгэгч болох одоо Timus Pharma-ны Coffee Candy та бүхэнд бэлгэлж байна. За төсөл хөтөлбөрт оролцсон ихтгэл төслөө танилцуулахад сандарсан уу? Сандарсан. Аах тийм шууд өрөөнд явж ороод юу хийхээ мэдэхгүй, юу ярихаа мэдэхгүй амар юу бол сандарт юм бэл. Тэгээ та хэдэд ямар сэтгэлээрсэн бэ? Би бол нэг амар сандраагүй л гэж бодож байна. Гэтэ бэлтгэл сайтай байсан бол уг нь илүү сайн байж чадах байсан. Одоо танаа энэ төслийн чинь санаа ер нь анх яг юунд яаж гарч ирсэн бэ? Бид уламжлалтын хичээл дээр хийжсэн байхгүй юу? Би даалт өгөөд тэгээд манай багийнхан яг ярилцж байгаа за нэг ийм 13-тай за нэг ийм хийдаа гэд тэгжсэн. Ер нь бол анх би даалтнаас үссэн санаа байхгүй. Дөрүүлээ баг болоод ажилласан байна шүү дээ. Одоо ингээд энэ төсөл хөтөлбөрт оролцохдоо мэдээж ингээд багаараа бэлдсэн байх. Бэлдэх хугацаанд одоо хамгийн хэцүү байсан зүйл нь юу байсан гэж бодож байна? Тэрэн дээр бол нөгөө нэг санхүүгийн тооцоогоо гаргахтаа амар бидэлсэн. Тэр л хамгийн хэцүү нь байсан гэж бодож байна. Бид болохоор нөгөө нэг энэ төсөл бүртгүүлээд тэгээд шалгарсан гэдгийг ерөөсөө мэдэхгүй явчихсан байхгүй юу? Тэгээд шалгарсан гэдгийг мэдснийхээ дараа шийдэх гэж бас амар их юм болсон. Нөгөө 2 хичээл тавцсан байж байгаад тэгээд бидэд Мойсийн гадаар 2 хүртэл юмнуудаа хийгээд ер нь бол тиймэрхүү юм амар их болсон. Тэгээд энэ төслийн үрээнд өөрсдийнхөө мэддэг байсан шин чанаруудаа амар их одоо ойлгож авсан гэж бодож байна. Тэгээд ямар нэг юм ихлүүлсэн болвол тусгаж чаддаг юм байна гэдгийг бас ойлгож авсандаа зөндөө их баяртай байна. Тэгээд энэ үед нөгөө нэг бид эдийг ойлгоод тэгээд цагийг мэн зохицуулахад тусалсан багш нартаа бас зөндөө их баярлалаа гэж л. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За тэгээд амжилттай зохион байгуулсан багш нартаа болон тэгээд одоо төрүүлсэн гоё төсөл санаачилж тэгээд төрүүлсэн баг хамт олонтой баяр хүргье. За баярлалаа. За ингээ ямар ч тач үеийнхнийгаа төлөөлж бусдаасаа мундаг байсан та бүхэнд ямар ч тач баяр хүргэе. Тэгээд шагналын мөнгө олох шагналыг нь гардуулж өгье. За амжилт хүсье. Сурлага хөтөлмөрийн амжилт хүсье. Илүү их хийж бүтээгээрэй. Илүү их шин санаачлаг гаргаарай. Тэгээд одоо энэ гаргасан бүтээл нь илүү олон хүнд хүрээсэй. Илүү олон хүнийг эдгээгээсэй, эмчлээсэй гэж хүсэж байна. За амжилт хүсье. Манай төслийг дэмжиж бидэнд хөрөнгө оруулсан танд бас баярлалаа. За баярлалаа. Бүтээгдэхүүний дээж баярлалаа. За энэ бүтээгдэхүүн ашиг орлогоор өндөр байх болтугай. За амжилт хүсье. За баяр хүргье. Баяр хүргье. Амжилт хүсье. Баяр хүргье. Мундаг байсан шүү.